Улан-Батор, Дархан, Эрдэнэт, Булган. Хорошо. Я Улан-Батор. Улан-Батор. Да. Эрдэнэт good. Манин Эрдэнэт good, металл good. Да. Спасибо. Сайн байна уу? За, Көх базар буюу ногоон зах гэдэг газар ирсэн. Яг Көх гэдэг үг нь хөх гэж байгаа боловч нөхдүүд ингээд ногоон гэдэг үгээр очилсан боловч Тэнгэрийн цэнхэр ногоон хоёрын завсар буюу Тэнгэрийн өнгө гэсэн утгатай үг юм байгаа. Яг казах утгаараа бол яг өнөө орсоор явчаад Зилёныг бичсэн. Монголоор бол яг нэг гоё Тэнгэрийн цэнгэр гэж очиулагдах ийм зах байгаа. За энийг бол олон ютуберүүд фэйсбүүкт ютубэд бичлэг болгож оруулсан байдаг. Жуулчдын хэрдэг газар монголчууд гэсэн хэрдэг. За энэ бол маш шалдартай одоо ийм дорны зах байгаа даа. Сайн байна уу? Привет. Сайн байна уу? За please introduce yourself about talking for my friends. Hello, Mongolia. Nice to talk to you. I will tell you some stories about Almaty and Kazakhstan. Манай нэг аялagч чимгээ, мото аялagч чимгээ байдаг. Тэрний маань одоо Казахстан аав нь. I talking about you father of Chimik. Kazakh father of Chimik. Тэр манай чимгээгийн казак аав нагаа тэгээд надтай хамт хөх базар орё. За let's go. Let's go. За манай ах бол түүхийн ариун мэдлэгтэй маш мундаг хүн. За дээрэс нь бас геополитик улс төрийн өндөр мэдлэгтэй маш түүх судалдаг, түүний тухай ярих дуртай. За битээ сая ингэ түүхийн тухай ярьж Монголын одоо аяндаа байлдан тагуулт энд орон дахны улсуудын талаар ярьж байгаад түүний ресторан ажилладаг ах. Тэгээ тэрний ресторанд ойрхон Грин базар гэдэг энэ орны бас алдартай том зах байдаг. Тэрний захаар хүлээж байгаа. Hello. Манчжурия пешкомайва. Улан-Батор самбайно кам. Сайн байна уу? Самбайно. Баярлалаа. Спасибо. Спасибо большое. Вау. Спасибо. Пешком. Вау. Very delicious. Априкот. Спасибо. Хорошо, самбайно. Да. Пилис. Дискаунт. Спасибо. Очень. Bye-bye. Bye-bye. These are all herbs. Different Herbs. herbs. Yeah. За манайхан хийм байгаа. Би энийг бүр яри гэж бодоод байдгийг. Монголчууд цайны бас ариун баялаг түүхтэй. Одоо та бүхэнд харуулъя. Би яг одоо цайны хэсэг дээр байгаа юм байна. Харж байна уу? За эндээс эхэлж байна. За ингээд цай. Нөгөө 103 дахь сайхан жижигхэн түүгээр хатаагаад ингээд цайны ургамд бэлдсэн. Одоо харж байна уу? Жимстэй цай. Одоо дашкинтийн цай. Ногоон цай. Өөр одоо юу гэдэг ароматны чай энтергээд олон цайнууд байгаа. Цайны ургамлуудаа ингээд тавьчихсан. Маш олон төрлийн ургамлууд байгаа. За заримыг нь усын мэдэхгүй шүү дээ. Гэхдээ одоо юу гэдэг чатгарны юу вэ? Жимс байна. Олон төрлийн юм жижигсэн ургамлыг түүцсэн. Бүгднгээр нь цай харж байна уу? Ингээд компот. Атом витамин D цай холиод миксээ цай хийсэн. Энэ их ургамлууд Монголд байхгүй бишээ байгаа. Бид нар гол нь энэ цай болох соёлоо, өв соёл юм хэрэглээнийхээ юуг мартчихад байгаа. Бид нар одоо юу гэдэг 1920 оноос хойш нөгөө гүржийн шахмал цайны хаягдал уусгаар хагаад хэтэрхий олон жил болчих. Тэгээ харж байна уу? Энэ байгаа ургамал бүгд Монголд байгаа шүү дээ. Ийм их төрлийн цай хийгээд тавьсан. Бүгдээ ямар гоё. Тэгээд Казахстанд хүмүүстэй уулзахаар яадаг вэ гэхээр цай уух гэж ярьдаг юм. Тэгээд өөрсдийнхөө тэр цайнуудаар гоё дайлдаг. Тэгээ гараад ойрхон байгаа одоо юу гэдэг цайны газар, хоолны газар, ресторан ороод гоё цай ууж. Тэгээд тэр цайгаараа дайлчих харж байна уу? Ийм олон төрөл. Бидэрт бол одоо юу гэдэг хангалттай олон одоо энэ дандаа цайш манайхаа. Дандаа цай. Хангалттай олон төрлийн цай байгаа. Бид гол нь энэ цайныхаа хэрэглээнийхээ соёлыг мартчихад байгаа. Одоо чинь
буцаагаад яг энэ соёл дэлгэрж байгаа. Жишээ нь манай хунчлынхан хардаа ингээд сайхан хатагаад илтгэсэн ургамлууд. Одоо ингээд бүгдээр ингээд гой савлцсан цайн нь шүү. Харж байна уу ингээд буртоо микс жимстэйгээр бэлтгэсэн. Тэгээд одоо хүртэл ингээд юугаа хурж ногоон цайг ингээд яагаад гэдэг уугаад байдаг би жоохон харамсдаг. Тэгээ ийм олон цайны соёлууд нь Монголд дэлгэрээсээ яг энэ цайны соёл бас дуртай хүмүүс нь бас энийгээ бас ярьж байгаасаа гэж үстэй харж байна. Супер байгаасаа манайхаар. Yeah, I love tea culture. We are already forget tea culture Mongolians. Now we are coming to this chicken roll. Chicken roll. Өндөгнүүд. За энэ бол өндөгний хэсэг рүү ороод ирж штэ. These are quails, small chicken, very small, Да. wild chicken. Энэ зэрлэг дахианы гэж би одоо бүдэн шууны өндөг шиг харагдаж байна. Зэрлэг шууны өндөг гэж. This small size, Small size. and they have small eggs. Small. Өндөгнүүд байна. Where is horse milk? Yeah. It's fish. Yeah. За загснаас би юу нэг олон жил зогтож яваа. Тэгээд яг дуртай. Буцаагаад манай махан дуртай магсууд бүрийн бас зарим найзууд энэ загсныг гоё боловсруулдаг хүмүүсээ танилцсан сууж буцаагаад загсан дуртай болж байгаа. Ямар гоё хүмүүст чинь. Mongolia. Сайн байна уу? За ингээд группийнхаа олон загсан дуртай найзуудтайсаа бас Carp fish. сазан. Сазан. Буцаа загсан дуртай болж байгаа. Загсаар гэж би бүр яг ингээд занимаар гэж нэг хэсэг одоо гадны дотны хүмүүсээс суралцсанаа. Nice. За энэ бол бас жуулчдын хийдэг. Жуулчдад бичлэг болгон дээр энэ зеленэ базарын тухай гардаг юм байл дээ. Гоё байлаа. It's a turkey. Turkey. Yeah, big Turkey. chicken. Can be 10-12 kilograms. That Turkey is from import. No, local. Local? Local, yeah. It's called turkey, but raised locally. Don't have Mongolian local Turkey. Yeah. We don't have Mongolian. За казихаа гэж байгаа гэсэн. За энэ тийш хоёр тийш болон гээд махны зах байна. Битүү мах байна. Янзын байна. Вау, янзын. За шууд каз үнэрч чинь. Smell каз. Жилки ити. Конина horse. За сонин конина гээд орсууд конина гэхийг юу вэ гэдэг. Мөр буюу horse гэдэг лошад. Хонь. Тэгэхэд монголоор хонь гэхэр чинь sheep. Mongolians say hon is sheep. But Russians hon is horse. Yeah. Also, if you look at this, свинины is каха. Каха свинины гэдэг. За окей. Kazakhs don't eat this. You don't eat? No. казакууд свини идэггүй. Only Russians. Олон раншаас. Зөв. So this is chicken. Аха. Kus. Kus. We say тахиа. Тахиа. Вау. За энд байна. Юуны сайн хадууны гидсээ сайхан цэвэрлээ тавьсан байна. За Казахстанд ирснийх одоо казыг бас хийж сурах хэрэгтэй байхаа. Би бас ингээ мэргэжлийн махны технологийн багш нартай хичээл авч одоо өнгөрүүлэх юм. Тэгээд яг
мэргэжлийн одоо технологич багш нар хэрхэн яаж кац хийхийг бас сурна гэж байгаа та бүхэн гоё бичлэгийг үзүүлнэ. Dried. Dry This meat. is fresh. Fresh. Nice. How many days drying that meals? That horse meat? How many days drying? Dry. I Yes. will ask. No. 1 week. 1 week. Just, 1 week after. You put Eat. salt. No, you put salt, hang it, it dries, and 1 week you keep it hanging. Okay. Then eat. Then you can boil it and eat. Boiled it, eat. Boil it. No, you don't eat it Directly. No, no. Okay. Only boil. Boil. But when you boil, it has very specific, very nice taste. Nice. Nice. За өчигдөр юу яасан? Кат идсэн. Башмармак идсэн. Yesterday we ate bashmarmak. But not salty. It's very salty. good. Mongolians got so salty. I see. Different. Different, yeah? Yes. Өчигдөр башмармак идсэн. Тэгээ маш гоё зүйл амттай. Давс мавс нь их биш, их гоё байсан. Монголд яг кат идэхээр их давстай байгаа гэдэг. Бас өөр л байд юм байна л да. Яг уу So she's my friend. Ah. She will make now kazi, and you can make a picture, video video. how she makes it. Okay. Now she make She will it? make, yeah. Good. Thank you. За ах найзтай бол хэлсэн байна. Тэгээд юу яа гэж юм. Кац одоо яг энэ хийж байгаа бичлэгийг нь авах боломж олгоё гэдэг чинь. Yeah. Это конины, да? Канина. Конины. За адууны мах гэж байна. Бүгдээр бизгээ Rib, да? Rib. Rib. Хавирганы мах. Окей. За ингэ сайхан өөхтэй махыг бэлтгээд. Huh? Ит кусайн. Yeah. Вот шурвалсан. Бенжи. Шууд эндээ хийгээ зарчдаг юм байна л да казайгаа. Дангуун дээр хийгээл. She will add some more meat. So, Okay. because I don't like so much fat. I want just I love fat. reasonable proportion. Yeah. Good. Not much. Okay. Some people like more, Yes. but I like more meat. Less Okay. fat. Good. Although this fat is very, very healthy, very good to your health. Nice. I love more fat. More fat. Yes. Okay. Mongolians love fat. Yeah, because your climate is cold. Yes. Yeah, because you need this fat in cold climate. Нэ. So our climate is not cold. Yes. Монголчууд ерөөдөө өөхөн дуртай. Би ч гэсэн өөхөн дуртай. Ахвал яг өөх махны харьцаа бас их балансд байвал гоё гэж байна. Яг халуун хүйтэн байгалийн нэг юутай холбоотой байгаа. Алтматын хацсангууд удаахаа л гэж байна. Тийм учраас ахвал яг өөх багтаа гэддэг. Бид нар бол магадгүй өөх ихтэй гэддэг. Гоё байна. She's picking up, you see this meat over there. She's cutting meat Cutting, to add here. Nice. За энэ бол шууд эндээ адууны юг хааг шууд өвчөөд нөлөө тавьсан шууд өвчөж чинь. Тэгээд юу хийхээр хац хийхээр ингээ маха бэлдээ аваад ирчихэ. За ингээ шууд амт харуулахаар гоё юм байна. Mongolians horse meat fat is so yellow. Yellow, Yes. It's, not red, yeah, like yes. This is white. this. White, yeah. I'm talking about fat. Fat is yellow. Yeah. So yellow, but it's so white. Mongolia, It's different. За та бүхэн анзаарч байгаа өөх нь баг цагаан багаз. Манай Монгол адуу бол хайцсангуу шар шүү дээ. Платформ. Улардагы жайрамда өшөд. Тавда өшөд. Улар арт түмэн шүб жийдэг. Сар байна. Bizimkiler bir gana Gidin. jiydi, agaradi. Цав цагаан багаз өөх нь. What That's she's the saying that this color of the fat depends what kind of grass
horse eat. If they eat different grass, Yes, different. it becomes yellowish. Yes. If they eat same grass, it is more white than yellow. Yes. Аргуултай бэлчээрээсээ болж байгаа гэж ах тайлбарлаж байна. Монгол аргуу нөө бэлчээрийн мах тэгээд манай Монголын бэлчээрийн мах бета каротин гэдэг бодисоор их баялаг байгаа гэдэг. Тэгээд бета каротин бодисоор баялаг байхын давуу тал нь гэдэг өөх маш гоё шаран нөгөө Garlic. гарлик. За сая бол давсалсан дээрээ нэмээд ингээд юу ч хичээд бэлдсэн сармис хийчих чинь. Тэгээд юу хийх вэ? Одоо шууд олгоондоо чих бах. First salt, now garlic, then black pepper. Black pepper. За казман бэлэн болох өгч байх шиг байна шүү. Энд бас гоё үнэтэй л байна л да. Яг хөө энд ингээд хатаацсан байгальтай байна. Цагаан өнгөтэй бид нөгөө түрүүн бета каротин ярьж ирсэн тий. Монголын нөгөө юунд бета каротин баялаг учраас бэлчээрийн маханд тэр ингээд өөхний шар байгаа гэдэг. За энд бол болохоор арай өөр бэлчээрийн учраас юу нь өөх нь юу байдаг. За энэ хар перц хийцэн. Хар перц ингээд нэмээ хийж юм. Тендер бізге мүлдем ұқсамайды екен, Yeah. Бұлардікі сәл басқаша. Бұлар анау мұсылман емес қой, соны дейін. Бұлар Будда болып саналады ма? Yeah. Будда, yeah. Бұлар Будда, мұсылман емес. За том зах бай шүү. Жилоны базар гэдэг та бүхэн юун дээр YouTube дээр хайвал маш их бичлэгүүд байдаг. Казахстаны бас туристууд, жуулчдын ирдэг алдартай бас газрын дэрийг заавал иж үздэг газрын нэг гэж тэмдэглэгдсэн байна лээ. За эсвэл хүмүүс энэ ч адууны мах хийж амсч үздэг юм байна лээ. За Казахстаны бас аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нэг нь болтол хөгжсөн бол казна. Тэгээд шууд ингээд хүмүүсийн нүдэн дээр нь хийж өгдөг нь бас сонирхолтой юм байна. За ингэж хийгээл урдуураа ингээд үлгэр тавьчихдаг байх нь шүү дээ ингээд. Тэгэл 7 хоног сах ингэж хатагаад чанаад иднэ л гэж байна. За ингээд чансныхаараа олон төрлийн хоол хийх нэг нь тэр бишмэрмак гэдэг бас алдартай хоол юм би. Чанаад хэрчээд чансан одоо гурил болоод ногоотой хамт хаж иддэг. Дүрлэгтэй хамт иддэг юм билээ. За энэ This is cumin. 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 Ah. I will add little bit cumin. Some people like, some people don't like. I like. I like. Yes. I like. I like too. Cumin. За гонд хийчлээ гэж байна. За зарим хүмүүс бол cumin буюу гонд нь дургүй байдаг. За манай ахгүй бол cumin дэс дуртай учраас хийж байгаа юм шиг байна. За cumin хийчлээ. Ерөнхийдөө би ч бас cumin дуртай. Тэгвэл бас cumin-тэй хийх юм байна. Очиж байгаа одоо за яг энэ бол мэдээж зах дээр хийх учраас одоо уламжлал домашний аргаар хийж байгаа. За би маргааш сургалтанд сууж эхэлнэ. Тэгээд багш маань яаж заахыг бол харъя. Two different cumins. Cumin wild, which grows in the mountains, in Pamir, not in our mountains, south. Because our mountains are still called north. Okay. So the south mountains, they have this wild cumin, which is smaller but has much stronger flavor and taste. And also there is a cultivated cumin. This cultivated, which people grow like other, like wheat, like oats. За хийж чинь Тамирын нуруунд дургадаг тэр
юу бол күмийн бол өстой супер шүү. Үнэхээр амт бол янзын шүү л гэж юм. За эдрийн одоо худалдаанд байдаг ч юм уу, Same hoyaga ya. Yeah. маасанд байдаг юу шиг бол биш ээ. Амт нь бол маш жоох хийсэрнэ, маш зэрлэг амттай гэж байна. Жұмысыңыз қалай аға? Жұмыстарыңыз жақсы ма? Жұмыстар әрең қазір. Сіз бірақ аренда төлемейсіз, өзіңіздікі ғой, иә? Сол үшін тұрсыз. Сол үшін, иә. Әйтпесе аренда болса уже алдақашан күйіп кететін едік. Өзіңіздікі ғой, кезінде алып алған. Иә. Арендаға бермейсіз аға? Арендаға бермейсіз. Жоқ. Аренда. За казмаа одоо ингээд бэлэн болчихлоо. Одоо ингээд хатаах бах. Ағаның өзіне жұмыс қызады. Керек қарайды. Сізге бір нәрсе керек қой, кішкене нервің жетеді арасында, ол да керек қой. Иә. Содан кейін анау не? Айналу керек бір нәрсемен, айналысу керек. Иә. Үйде жатасың ба? За тапсан Тұра алмайсың содан кейін. гэртээ хийвэл бас амархан байгаа ч манайхаа. Ямарсан хийгээд үзээд тушаад үзэх хэрэгтэй. Иә. Тэгээд хийж үзсийн дараа өөрөөрөө бас хөгжүүлээд өөрсдийнхөө амтлагаанд харуулад бас өөрчлөлт хийвэл бас зүгээр байдаг. Ингэж тэрнийхээ хоол хөгждөг. Заавал яг ингэж хийх хэрэгтэй гэдэг бол мэдээж байхгүй. Айлхоор гоё. Өзіміз бір пәндерін демалғанда үйде. Ихтэй үндсийн югаар нь жороор хийж үзчихэд тэгээд өөрөөрөө хөгжүүлэлт хийж ирсэн нэг гоё байдаг. Иә. Өөрийнхөө гэр бүлийн одоо нууц жор болгож тэ өөрийнхөө амтгаагаар Yes. их тусмаар юм хоол гоё штэ. Сондай чай ішкісі келеді, әңгіме айтқысы келеді. Болмайды ғой. Сонымен шаршап. Мен базарда былай шаршамаймын. Иә. Студенттік тұрып. За ингээд орно нэгээд явчихлаа штэ. Yeah. Good looking, so delicious. Yeah, you like it? Yes, I love konini. It's number one of me. Yeah. Юу адууны махал мэдээж дуртай миний хамгийн дуртай махлуудын нэгдүгээрт шууд адууны махал ордог. Кац хийж байгаа ингээд Жаяның бәрі Красноярскқа кетеді. ингэж хараад. Иә. Красноярск? Yeah. What she's saying that this meat will be sent to Krasnoyarsk. Сенту. Sent to. Yes. Окей. This Россияға кетеді. Russians will buy and take it to Krasnoyarsk. Окей. Жақта бір ресторан бар екен. Қазы бар екен. Шууд Красноярск руу явуулах гэж яах юм? Біреулерін алып келген ұнамапты. Қымбат болса да енді ақпарат жоқ. Yeah. So one restaurant in Krasnoyarsk, he likes how she makes this. And so she makes and sends it to this restaurant in Krasnoyarsk. And people go specially for this. Have to send to Krasnoярск. We have trucks, Truck. And about refrigerator truck. about custom declaration, custom tax. Between Russia and Kazakhstan, no tax. No tax. No tax. Wow. Таксиде ойлап тұр ма? Жоқ, анау не? Казахстан Орос хоёр татваргүй гэдэг жаах юм. Жоқ, арамыз. Тэгэхээр энэ шууд тийшээ Орос руу Оросын нэг өөртөө харьцдаг Тасканың өзі оңай болмайды ғой. ресторанд шууд явна гинэ. Саған төлейді. Yeah. Енді Джейм десе төлейді ғой. About health certificate for from on the custom. No need, no check health certificate. No, they check this veterinary. All these papers are locally done. And so they check the documents, everything is fine, go. No tax. So easy. Yeah, easy. За энэ зах дээрээ бол юу байд юм бэ? Лаборатори байд юм бэ. Тэгээд шинжилгээний бичгийг эндээ бүрдүүлээд тэгээд энэ бүтээлүүдтэй хамт явуулчихдаг. Тэгээд хөргүүртэй машинаар тэгээд шууд Орос руугаа татваргүй явуулдаг байна шүү дээ. Қарындасының Америкада ма? Ол қазір осында, бірақ ол қазір кетеді осы жақында Англияға. Англияда оқып жүр. Then is finished in 7 days hanging on the hair. No, this is different. This is dried Right, and this is fresh. fresh. This you can put and boil it right away. Directly boiled. Boil it, yeah. Оо. Қосайын ба, болды ма? Астап жаяқ қылсыншы. Ингэж байх шиг бах юм. Энийг бол яг dry хийгээд буюу хатаагаар ингэж бэлтждэг.
Энийг болохоор шууд чанаад хийж болно гэх юм. Энэ just directly boiled да. Yeah. Wow. Энийг бол яг анхудаа сонслоо. Шууд ингэж чандаг гэж шүү манайхаа. This is already. Энийг ингэж хийгээд шууд чанаад буцалгаад You can put how many hour boiling 2-3 hours. 2-3 цаг Minimum 2 hours, but some people like 3 hours. 3 hours. Окей. 2-3 цаг зарим хүмүүс одоо юу гэдэг 2 цаг хийгээд болгоод чанаад гаргачдаг. Зарим хүмүүс 3 цаг чандаг гэж байна. Тэгэл 2-3 цаг шууд чанаад бэлэн болгоно. Тэгэл гоё шүү гэж байна. Гоё байна. За энэ бол гайгүй хийхэд бас гайгүй байна. Үзчмээр л байна хэдүүлээ. When we boil this sausage, we don't boil it only like sausage. We also boil it with meat combination. Түгээтэй. Yeah, meat and sausage. Sausage. So this is why I'm also buying this meat. За юг ингэж бэлдсэн юугаар казигаа бол It will be a piece of meat and one sausage. Piece of Махтагаа meat and one sausage. хавтагаа хамт ингэж хамтан ингэж чандаг гэж байна. Дан одоо тийм казиг ингэ дангаар нь чандаг юм байна. За баярлалаа. Махын ширхэг мэхэг бол янз юм биш үү те? Қазір алмаймын, қазір біз ақшасын береміз, содан кейін аралап шығайық, содан кейін алып кетеміз. За баярлалаа. За баярлалаа. За ингээд зах дээр бас кацигийг бичээд авчлаа бас. Сонирхолтой байсан гэж найдаж байна. За бүтэн харуул нэг ийм газар байгаа шүү. За хамт байсан баярлалаа баяртай.